Өнөөдөр Жуудагт Монгол холбооноос эрх чөлөөний талбай зохион байгуулсан жагсаалын үеэр Монголын ардчилсан холбооныхон буюу улсын хурлын гишүүн Баттулга Эрдэнэ чимэгнэр оролцож үзэл бодлоо илэрхийллээ. Сүүлийн үед Баттулга гишүүнийг намнах гэсэн хуулийн байгууллагын ажиллагаа нэлээд шаргуу болж тэр хэрээрээ нийгэмд Баттулга эх орончуу эсвэл гэмт хэрэгтэн үгэх хоёр туйлд хуваагдчихад байгаа гэж хэлж болно. Тэрээр өнөөдөр хэлсэн үгэндээ олон түмэнд хандаж нэр бүхийн намын нөхдөө болон их хурлын зарим гишүүдийг дахиж сонгохгүй дэмжихгүй байхыг цугласан олонд уриалаад авсан. Түүний хэлсэн нэрсийн дунд ардчилсан намын гишүүд болох одоогийн Монгол улсын ерөнхий сайд Сайхан Бэлэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Баярцагт улсын хурлын гишүүн Батхүүнэр байгаа юм а. Мөн түнчлэн Монголын үндэсний ардчилсан намын дарга Инх Сайхан, Монгол ардын намын гишүүн Сүв Батбул зэргийн хүмүүсийн нэрийг сонгохгүй байхыг мөн эдгээр хүмүүсийг дахиж хизээж дэмжихгүй байхыг тэрээр уриалсан. Тэрээр сүүлийн үед нам дотроо нийлэн ширүүхэн тэмцэлтэй байгаа гэдг нь харагдаж байгаа. Мөн тэрээр үнийгэж нуухыг хүсэхгүй байгаа бололтой. Түүний хувьд хийсэнгийн байх уу харин хийсэн ажлыг нь ойлгочих, ойлгохтой засаг, ойлгохтой ерөнхий сайд байсангүй гэх үгийг хэлээд авлаа. Ерөнхийдөө яг сайд байхдаа нэг том бүтээн байгуулалтын одоо төслүүдийг эхлүүлсэн. Тэгээд нэлээд судалгаа хийсэн, нэлээд сайн явж ирсэн. Харамсалтай тэгээд зогслоо. Тэгээд мэдээж Монгол улс бол маш их түүхийдтэй ингээд баян ийм улс ороо тэгээд энэ түүхийдийг боловсруулахгүй болвол бид нар эдийн засгийн хувьд бол ямар ч тийм хөгжил дэвшил байхгүй гэдгийг л харуулах гэсэн. Тэгээд мэдээж энэ дээр би ганцаараа ажиллахгүй энэ чиглэлээр мэрэгжилтэнгүүд мэрэгжлийн хүмүүс судалгаа хийж ажилладаг. Харамсалтай тэгээд энийг ойлгуулж чадсангүй. Нэг ойлгодог ерөнхий сайд гарсангүй. Тэгээ одоо бүр сүүлдээ бүр байцаад энэ төсөл дээр ажиллаж байсан ямар ч эрх мэдлгүй туслахуудыг ирээ цээргүүгээр барьж хорж байгаа байхгүй. Энэ бол зүгээр юу гэж хэлэх юм бэ? Яаж юу гэж хэлэхээс ойлгохгүй байна. Өчигдөр мохын зүгээс мэдээлэлсэн байгаа. Өнөөдөр Жуудагт Монгол энэ хөтөлбөр нэгдээд бас жагсаал цуглаан дээр ирж байна шүү дээ. Яг одоо ирж байгаа шалтгаан. Жуудагт Монгол хөтөлбөр зөвшөөрлөө авцсан юм байлаа. Манайд бол зөвшөөрлөө өгөөгүй. Тэгээд ер нь 4 сарын 1-ээс хойш жагсаал цуглаан хийхгүй гэсэн ийм дүрм журм гарсан юм шиг байна. Тэгээд 3 сарын 30-наар эдний одоо зөвшөөрөл авсан энэ жагсаалын ялтын талбай дээр энэ харьцаа холбоо нэгдэж дуу хоолойгоо нэгтгэж байгаа. Мэдхгүй болох чийдэг өнөөг л тавхаагаад ярьсаар шүү дээ. Цаашдаа яах нь ёстой мэдхгүй. Одоо ингэж хүчний байгууллагуудыг дөрхирж одоо юу гэмд одоо яаж одоо ойлгох вэ? Одоо бусад өвгдсөн орнууд бол дандаа түүхийдээс боловсруулдаг юм байлээ. Тун удахгүй улсын хурлын сонгуул болно. Сонгуулийг өгтөн нам эвсэл бүлгүүдийн хоорондын эрх мэдлийн төлөөхтэй явагдаж байгаагийн тод жишээ энэ мэдчлэн харагдаж эхэллээ. Сонгуулийн чимээнээр ам орж байгаа иргэний хөдөлгөөнүүд улс төрчид бүлэглүүдээ санаархлан цаанаа гагцхүү эрх мэдлийн төлөөхтэй гэдэг нь алган дээр тавьчихсан мэт ил байгаа юм а. Улс төрчдийн уур амьсгал ширүүхэн болсон энэ үед урлаг соёлын одод хүртэл сонгуульд өрсөлдөхөөр бие биенээсээ өрсөн зарлаж тэр хэрээрээ олонний анхаарлыг өөрсдөө татаж байгаа гэж хэлж болно. Харин өнөөдрийн жагсаалд Хөдөлмөрийн Баатар Монгол улсын гавьяа тамирчин Цагаанбаатар оролцож үзэл бодлоо илэрхийлсэн яа харахгүй олонний анхаарлыг татсан асуудал байлаа. За одоо ер нь бол одоо би одоо хүүхэд багасаа л тамирчин гадаад дотоод л одоо маш их тэмцээн уралдаанд явдаг байсан тий. Тэмцээн уралдаанд яваад явж хахад одоо гадаадын тамирчид найз нөхөд хүмүүс бол маш их асуудаг. Танаа орон ядуу юм байж яагаад ийм амжилт гаргаад байд юм бэ гэж асуудаг байсан. Тухайн үед би хүүхэд байдаг учраас энэ ойлгодгүй байсан. Аав ээжийнхаа даатгаад одоо яг зах зээлийн үед те манай аав ээж эдэн одоо үнээгээ зараад үхрээ зараад хамаг юмаа зараад намайг тэмцээн уралдаанд явуулж байсан. Тухайн үед би яг тэр үгийг ойлгодгүй би одоо хүч чадалтай тэмцээн уралдаанд төрүүлээд явна. Эднэрт энэ Монгол улсын тэр ядуу орон ямар хамаатай бэ гэж гойд боддог байсан. Яг одоо би дасалжуулагч болоод тамирчин биш болоо тий. Яг өнөөдөр нийгэмдэр гарч ирээд би ингээд байхад үнэхээр одоо ард түмний амьдрал бас яг үннийг хэлэхэд туйлдаа хөрлөө тий. Хэцүү байна. Яг түрүүн би хэлсэндээ зээлгүй хүн гэж ширхэх хүн байхгүй байна. Бүгд зээлтэй байна. Бүгд зээлнээс зээлний хооронд амьдарч байна. Цалингаас цалингийн хооронд амьдарч байна. Бид залуучууд бид албан байгууллага ямар нэгэн ажилчид бүгдээрээ л юм хийгээд байдаг, бүтээгээд байдаг. Гэтэл гараас нь юм гарахгүй яг юу хийгээд юу бүтээгээд байгааг нь мэдэгдэхгүй байгаад байдаг. Ийхүү өнөөдрийн жагсаалд Монголын ардчилсан холбооноос гадна Монголын ахмадын холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо зэрэг 50 гаруй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм а. Тэд сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулж саналыг машинаар тоолохгүй байх. Мөн түүнчлэн намын жагсаалт нэрээр 28 гишүүн хинт сонгоогүй хинч
дэмжээгүй байхад улсын хуралд орж ир суудгийг болиулах хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байгаа юм а. Энэ мэтчлэн сонгуульд өгсөн энэ үед хаврын уур амьсгал ороод ч тэрөө иргэний нийгмийн байгууллагууд гинэт ам орж энэ тэндгүй уриалгооцсон барьсан жагсаалт цуглаанууд нэг иймэрхүү байдалтай үргэлжилж эхэллээ. Өдрийн тойлд уян мэдээллээ.